хараа бол маш сайн болсон. Тэгээд бүр итгэж чадахгүй л байна. Миний ах одоо хүргэн ах маань байдаг. Тэгээд одоо нэг 50 орчим насны 16 жилийн өмнө одоо СНБ эмнэлгийн одоо их эмчтэр яг энэ хараагаа тэглүүлэх мэс засалд орж ирсэн бай тээ. За сайн байцгаана уу. Анх одоо харааны шил зүүж эхэлснээс хойш одоо 18 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгээд ерөнхийдөө харааны шилдээ одоо хараа муутай, холын хараа муутай хүмүүс бол нэг юм орчноосоо тусгаарлагдсан юм шиг ийм аюу хэцүү мэдрэмжтэй. Тэгэл шилэл зүүхгүй бол нэг юм ман дотор байгаад байгаа юм шиг их тохгүй тийм байдаг. Тэгээд ялангуяа гэртээ ингээд нэг юм сайхан байж ах үед заавал нэг юм шил зүүх юм шаардлага гараад байгаа нөр аюу төвхтэй. Дээрээс нь бас ингээд спортоор хичээллэх, сакс тоглох гээл те бүжиглэх гэх мэтчлэн ийм үед бол шилгүүгээр одоо байх шилтэй байх бол боломжгүй. Тэгээд ер нь бол би хараагаа тэглүүлэх ийм бодол нэлээд эртнээс өвөрч ирсэн. За тэгээд миний ах одоо хүргэн ах маань байдаг. Тэгээд одоо нэг 50 орчим насны 16 жилийн өмнө одоо СНБ эмнэлгийн одоо их эмчтэр яг энэ хараагаа тэглүүлэх мэс засалд орж ирсэн бай тээ. Тэгээд ахын маань хараа бол яг одоо өнөөдрийг хүртэл хэвийн ямар нэг шил зүүх шаардлагагүй ингээд хэвийн одоо хараатай байгаа. Тэгээ энэ бүх байдал надад маш их итгэл төрүүлсэн учраас би СНБ эмнэлгийг зориод тэгээд Монгол улсаас ирж хаалгаанд орсон. Тэгээд хаалгаанд ороод одоо 2 дахь хоногтой байж байна. Хараа бол маш сайн болсон. Тэгээд бүр итгэж чадахгүй л байна. Тэгээд та бүхэн минь бас ингээд хараа муутай хүмүүс маань энэ эмнэлгийг зорж ирж үйлчлүүлээрэ. Баярлалаа.